За галзуу анимашн сувагтан тавтай морилцгоо. Энэ удаад брогийнхан та нартай ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2013 онд гарч байсан Planes. Гэх энэ галзуу анимашн байна. Айдсаа даван туулж муулахтлаар өгүүлэх энэ галзуу хөрхөн анимашныг цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол Ulker Biscream-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд брогийнхан тайлбарыг үзэнгээ Ulker Biscream-ийг дураараа амтлаарай. Та нар маань тэгээд сабадраагүй саба адарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Нэрэ галзуу сэрэг сувагтан сабадарч нэгдэрэ. Ингээд энэ галзуу хөрхөн анимашны тайлбараа эхлүүлцгээе. За тэнгэрт хоёр сөнөөгч онгоц алин төрүүлж хяналтын самхагт хүрэхээ үзэхээр уралдаад нисч яваагаар кино эхэлнэ. Тэгсэн тэдний гүйцэд бордооны зориулалттай жижигхэн онгоц Дасти нисч ирээд тэдэнтэй уралдаж эхэллээ. Сөнөөгч онгоцнууд эхэндээ тэрний урд нисч байсан ч Дасти хурдан авч хэдхэн секундын дотор тэднийг дахиад гүйцэдэг. Тэгээд дээгүүр нь эргэлдэж урд нь гараад үзүүлээд өглөө гэтэл гинэд урд нь Лейд Петр гэх бордооны онгоц урд нь зогсож байгаа харагддаг. Тэгсэн Дасти бордоогоо цацаж явахдаа унтаад зүүдэлсэн нь тэр байж. Анхааралтай байгаа чи ахаад зүүдлээд эхэллээ. Би юу? За зүүдэлчихжээ. Гэтэ Эрдэнэ шишийн талбайд бордоо цацах ажил чинь амархан штэ. Чигээрөө нисэд хажуу тийшээ эргэн, чигээрөө нисэд дахиад хажуу тийшээ эргэн гэхдээ юу гэж би бордоо цацагчаас хавьгүй илүү чадвартай онгоц шүү. Чи ч одоо агаарын цацлагын шинжлэх ухааныг үгүйсгэх гээд байна уу да? Тэрний оронд онгоцны уралдааны талаар хийх хоосон мөрөөдлөө болсон чин дээрээ. За тэгээд тэр хоёр ажиллаад дууссаны дараа Дасти Лейд Петрес салаад найз Чагийг зориуллоо. Шатхууны машин Чаг Дастиг нисэлгийн томоохон уралдаанд оролцох бэлтгэлээ хангахад нь тусалдаг байна. Ингэхдээ тэр хоёр бие биедээ шинэ хож нэрөглөжээ. Страта тэрэлтэд онгоц турбо ачааны машиныг дуудаж байна. Бэлтгэл хийхэд бэлнэ үү? Турбо ачааны машин сонсож байна. Тэгэлгүй яах вэ Страт? Бэлтгэл эхлэх болоход Чагч чихвчээ зүгт уралдаанд бэлтгэх гарын авалгаа аваад нисэлгийн дасгалжуулагчаар ажиллаж эхэллээ. Дасти хэлснээр нь хурдалж, сүлжиж, агаарын эргэлтүүдийг чадварлагаар хийн. Гэвч бэлтгэлийн үеэр гинэт Дастигаас утаа гарч эхэлснээр хоёр найз бэлтгэлээ зогсоож механик найз Доти дээрээ очно. Дотич тэрний бүх хэд ангийг шалгаад өндөр хурдтайгаар нисснээс болоод гэмтэл авсан гэдгийг тэр дорн тогтоолоо. Чи дахиад уралдсан юм уу? Би юу гэж дээ? Би намдаар бас удаан нисдэг. Тэгсэн энэ үеэр Чаг Дастигийн гайхамшигтай хурдны амжилтыг магтан сайшааж багаална. Энэ яриаг нь сонссон Доти бүржих ууралж чи бол уралдахаар зориулагдсан онгоц биш штэ. Хитрхи хүчлүүл далавч чинь гэмтэн, боолтнууд чинь сална, хөдөлгүүр чинь унтрна, эцэст нь асрамжийн газарт очно хөөе гэж анхааруулсан ч Дасти гандан буурсангүй. Айл хэдийн томоохон уралдааны урьдчилсан шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн гэдгээ хэлээд Дотиг нэлээд ятгсны эцэст хамтдаа явахаар болцгооно. Орон Чаг Дасти хоёр агуулгатаа суугаад уралдааны нэвтрүүлгүүдийг үзэж, ур чадвараа яаж сайжруулах талаар ярилцсан. Энэ үеэр Чаг бэлтгэл хийх гарын авалгаа хангалтгүй гэж бодож байгаагаа хэлж, Тэнгисийн нисэх хүчний зааварлагчаар ажиллаж байсан хөгшин Skipres тусламж хүсэх санал гаргалаа. Тэнгисийн цэргийн хүчний домогт сургагч багш Skipres тусламж авал яасан бэ? За болдоо, нисэлгийн зурвас дээр амьдардаг хөгшин төмрийн сэгүүдээ. Тэр чинь бараг 10 жил нисээгүй шүү дээ. Би юу боллоо гээл нисдэгч үгүй онгоцноос сургалт авах юм. Тэр чинь ядчил онгоц. Тэгээд ч маш их мэдлэг туршлагатай хөгшин шүү дээ. Дасти ихэндээ энэ санаанд дурамчхан байсан ч эцэст нь зөвшөөрөөд Чагтай хамт хөгшин Skipperтэй уулзахаар очлоо. Тэгээд Дастиг хаалганы хонх дарахад Чаг айсандаа нуугдад алга болно. Удалгүй хуучны том байлдааны онгоц болох Skipper хаалгаа нээлээ. Самэно би дэлхийн шилдэг онгоцнуудын уралдаанд оролцох гэж байгаа юм л да. Таныг нисгэ байсан гэдгийг би мэднэ л дээ. Гэхдээ чадхаа болсон бол зааж сурах гэдэг баха. Юу гэхээр та ачааны машин биш юм чинь намайг дасгалжуулаад өгөөч. Шиний эд анги нисэх зурвсын хаанигтай тарж унахаас өмнө гэртээ харь. Мэдхий хоосон мөрөөдөд бай. За ингээд Ахмад нисгэгчийг ятгах чадаагүй Дасти маргааш Чаг Доти хоёрын хамт Небраска мужийн Линкольн хотод болох уралдааны шалгаруулалтад оролцохоор явлаа. Маний гуравч тэнд очиод онгоцнуудын үзүүлбэр хуучны домогт онгоцуудыг сонирхон үзэцгэн. Энэ үед хөтлөгч уралдааны шилдэг нисгэгч ногоон шуурга хошид Ripslingerийг сүрж авахлантайгаар танилцуулдаг. Дараа нь бүх оролцогч нисэх зурваст цугларцгаасны дараа хөтлөгч уралдааны дүрмийг танилцуулна. Уралдааны эхний 5 байрт шалгарсан онгоц дүрмийн дагуу дэлхийн хамгийн том нисэлгийн уралдаанд оролцох эрх авах байлаа. Ингээд шалгаруулалт эхлэхэд ширүүн өрсөлдөөн эхэлнэ. Зарим онгоц амжилттай нисч барианд ирж байсан бол зарим нь замдаа осолдоод унж байна. За ингээд Дастигийн ээлж ирэхэд хөтлөгч тэрнийг Stratjet Stream гэдэг нэрээр зарлан дуудлаа.
Бусад өрсөлдөгчид тэрнийг шоолж, "Ийм жижигхэн бордооны онгоц хож уралдах гэж байгаа мó? Байж боломгүй маа" гэж дарамжуулцгаана. Гэвч Дасти бууж өгөлгүй уралдаанаа эхлүүлж гайхалтай хурд гаргаж саадыг амархан давж гарсан ч эцсийн мөчид 6 дугаар байранд орчихлоо. Тиймээс дараагийн шатанд оролцох боломжгүй болоод хамраараа таслуулчихна. Тэрнийг тайвшруулахын тулд нэг өрсөлдөгч нь ирээд, "6 дугаар байр гэдэг бол ичгэвтер зүйл биш ээ. Чи үнэхээр сайн байсан шүү" гэж урмөглөө. Дасти ч тэрний хэлсэн үгэнд талархаад тэндээс явна. Урам нь хугарсан Дасти буцаад талбайдаа очиод ургамал шүрших ажлаа өргөлжлүүлж эхэлдэг. Ямар ч урам зориггүй болсон Дастиг хөгшин скипер алсаас дундаж хараад өрөвдлөө. Тэгсэн маргааш нь уралдааны тайлбарлагч машин тэдний тосгоны стратжет стримийг сургалцсаар ирлээ. Учир нь тэдний уралдааны 5 дугаар байрт орсон онгоцны хөдөлгөөрөөс нитрометан буюу хориотой түлш илэрсэн учраас тэрнийг уралдаанаас хассан байж. Иймээс 6 дугаар байранд орсон Дасти 5 дугаар байрлал урагшилж дараагийн шатанд оролцох эрхтэй болно. Энэ мэдээг сонссон чагч баярлан хашгирч тосгоныхондоо бүгдэд нь энэ баяртай мэдээг дуулгалаа. Удалгүй скипер Дасти дээр зочилж тэрний нислэгт анализ хийнэ. "Чи бүтэн эргэлт хийхдээ муу, бас хэтэрхий алсуур иргэдэг. Шулуун шугамар нисэхтэй муу" гэх зэргээр араараас нь шүүмжилж гарлаа. Тэгээд энэ уралдаан маш аюултай учраас орох хэрэггүй гэж зөвлөнө. Гэвч Дасти хариуд нь өөрийн амьдралыг зөвхөн бордоо шүршдэг онгоц байдлаар өнгөрөөхийг хүсэхгүй байгаагаа, илүү ихийг хийж чадна гэдгээ батлахыг хүсэж байгаагаа хэлдэг. Ингээд Дастигийн сэтгэлийн үгийг сонссон скипер тэрнийг бодлоо өөрчлөхгүй ойлгоод дасгалжуулахар шийдлээ. Тиймээс тэд маргааш өглөө дахиад донгодохдоо зэрэгцээд бэлтгэлээ шаргуу хийж эхэлцгээв. За тэгээд Дасти эхлээд багштай юу чаддгаа харуулсанд багш нь тэрний нислэгүүдийг засаж зааварчилж эхэлнэ. Удалгүй Дастиг энгийн маневруудаар халаалт хийсний дараа скипер тэрэнд дээшээ чиглэж хурдаа аваад үүлэн дээгүүр гарч нисэхийг тушаалаа. Гэвч Дасти өндөрт гармагцаа толгойн эргэж дайвалзаад сандарсандаа шууд газарт буучгана. Гайхсан скипер юу болсныг асуухад Дасти санаан зовоод худлаа хэлэх гэж оролдоно. "Гүй чи чинь юу хийгээд байна? Гүй нөгөө миний шатхуун тусчлаа. Магадгүй миний тэнхлэгийн компрессор асуудалтай юм шиг байна. Нисгэгч хүн чин үнэн шудраг байх ёстой. Харин чи тийм биш юм шиг байна. Ингээд дуусхий да аюулаа. Гү би өндрөөс хайдаг юм аа. Би бол бордоо цацагч. Би хизээч 300 м-ээс дээш өндөрт нисэж байгаагүй л дээ. Гүй тэгээд чи яаж дэлхийн шилдэгүүдтэй уралдах гээд байгаа?" Тэгсэн энэ маргааныг скиперийн механикч Спарки тасалдуулж өмнө нь ийм айдсыг давж гарсан олон онгоцуд байсныг сануулад ийм айдастай онгоц хожим нь гайхалтай нисгэгч болсон тохиолдол олон байдгийг ярьж өглөө. Ингээд скипер сургалтаа үргэлжлүүлэхээр шийдэж Дастиг эхлээд нам өндөрт хурдтай нисэж сурахтан тусалж дараа нь аажмаар илүү өндөрт нисэхийг зааж эхэлдэг. Дараа нь скипер Дастид тусгай бэлтгэлийн зам гаргаж тэр хаваар байнга нисэж өнгөрдөг өөр нэг онгоцны сүүдрийг өрсөлдөгч болгон ашиглаж Дастиг дасгалжуулж эхэллээ. За ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Дасти энэ маршрутаараа олон арван удаа бэлтгэл хийснээр мэдэгдэх үз сайжирдаг. Харин доотын хөдөлгүүрийг нь сайжруулж хурд болоод аэродинамикийг нь багаар нэмэгдүүлж байлаа. Дасти ч энэ хугацаанд хичээнгүлэн суралцаж нислэгийн туршлага хуримтлуулсаар эцэст нь өрсөлдөгч болох сүүдрийг ялж чадна. Шавин бэлэн болсныг харсан скиперч багийнхаа бэлэгдэл болсон тусгай логог Дасти дээр зурж өгдөг. Тэгээд уралдаан эхлэхэд олон онгоц зэрэг хөөрөх учраас хүчтэй эргүүлэг үүснэ гэдгийг нэмж анхааруулад болгоомжтой байхыг захиж өөрөө ангаартай үлдэхэр болно. Гэхдээ уралдааны туршид радиогоор байнга холбоотой байж алсаас зааж зөвлөнө гэж хэлээд уралдаан руу явуулна. За ингээд мань Дасти Нью-Йоркийг зориод нисэж уралдаан болох газартаа ирлээ. Дэлхийд алдартай уралдаанд оролцох гэж байгаадаа Дасти туйлын баяртай байна. Тэгээд Дасти байрлалгаа явах замаараа алдарт аваргуудыг харж заримтай нь ярилцсан. Тэдний нэг болох Мумбай цомын эзэн Айшаны Дастиг уриалгахнаар хүлээн авч шинэ өрсөлдөгчтэй уралдах гэж байгаадаа баяртай байгаагаа хэлнэ. Дараа нь Дасти шилдэг нисгэгч Рипслингертэй тааралдаж ярилцах гэсэн ч цаадах нь мань хүнийг төдийлөн авч хэлэлцдэг. Энэ үеэр Мексикийн алдарт авраг ноён Эл Чупакабра сүртэй наргагүй орж ирээд өөрийгөө бүгдэд танилцууллаа. Дасти тэрнийг сайн мэддэг учраас баярлаж хамтдаа ярилцаж хэсэг явцгаана. Удалгүй дэлхийг тойрон нисэх хуралдааны шууд нэвтрүүлэг эхэлж хөтлөгч Брент болоод тэрний хамтрагч Колон 2 дэлхийн 136 орноос шалгарсан шилдэг 21 онгоц энэхүү уралдаанд оролцож байгааг дуулгадаг. Тэд үргэлжлүүлээд уралдааны оролцогчдын талаар танилцуулж уралдах маршрутыг тайлбарлалаа. Энэ үед тосгонд шууд нэвтрүүлгийг үзэж суугаад Шаг болон Дастигийн найзууд тэрнийг гарааны шугам руу яаж очихыг үзэж шадлаараа дэмжиж байлаа. Дастиг цэнгэлдэхэд орж ирэхэд мянган хөгжөөн дэмжигчид цуглжээ.
Оролцогчид гарааны зурваст ирж зогсоход ноён Эл Чубакабра шинэхэн тамирчин Дастид уралдааны явцад юунд ч анхаарлаа сарниулж болохгүй шүү гэж сануулж дуусгүй үгүй юу өөрөө нэг эмэгтэй онгоцыг хараад анхны харцаар дурлж орхино. Дасти тэр эмэгтэй онгоцыг Канадын уралдааны авраг Каролина гэж хэлэхэд ноён Чубакабра тэрнээс нүдээж салгаж чаддаггүй. Удалгүй шүүгч бүх онгоц хөдөлгүүрийн асаахыг тушааж уралдаан эхэллээ. Онгоцууд ээлж дараалан хөөрөхөд уралдааны туршлагагүй Дасти бусдын үүсгэсэн хүчтэй агаарын урсгалыг арай ядан тисч байлаа. Тайлбарлагчид уралдааны эхний маршрут Нью-Йоркоос Исланд хүртэл хойд Атлантын далайг зогсолтгүй туулж ниснэ гэж тайлбарлаад энэ шатанд төрүүлсэн онгоц дараагийн өдөр гарааны эхэнд зогсох хэрэгтэй болно гэдгийг хэллээ. Тэгсэн уралдаан эхлээд удалгүй Дасти бусдаасаа хоцорж эхэлнэ. Тэр үүлнээс доогуур нисч байсан учраас мөсөн уулуудыг сүлжих шаардлагатай болж даарч бээрэн улам удаашрна. Тэгээд тэр уралдааны эхний замыг арай гэж дуусгаад агуулхад орж ирэхэд бусад өрсөлдөгчд нь айл хэдийн ирчихсэн цасан шуурганаас хорогдоод дулаацч суугаа харагдана. Удалгүй скипер радиогоор Даститай холбогдож ярилцаад урам өгч маргаашийн уралдааны маршрут Исландаас Герман хүртэл Баварын Барта садтай ихтэй газар нутгаар явна гэдгийг хэллээ. Энэ замд Дастигийн самбаа давуу тал болох учраас байраа ахиулах боломж гарна гэдэгт скипер итгэлтэй байдаг. Маргааш нь уралдаан эхэлж онгоцууд бүгд Исландаас Германыг чиглээд ниснэ. Тэгсэн уралдааны үеэр Их Британий домогт нисэгч бульдогийн сэнс нь эвдрээд тосон нүдрүүн цацагдсанаас болоод урдах замаа харж чадахгүй боллоо. Тайлбарлагч тэрнийг хаашаа нисж байгаагаа харахгүй хяналтаа алдаад унаж байгааг мэдээлнэ. Гэвч хяналтаа алдаад ирчээрээ доошоо унж байгаа бульдогийг осолдохоос өмнө Дасти амжиж очоод тэрнийг тайвшруулж замыг нь чиглүүлж хэлж өгснөөр тэр сүрлэн аюулаас аврагдаж буцаад өндрөө авч чадна. Дастич тэрнийг орхисонгүй. Урд нь байгаа замын садуудыг нэг бүржлийн хилж замчилж явсаар тэр хоёр хамтдаа барайнд орж чадцгаана. Тэднийг амжилттай газардсны дараа аврах баг бульдогт туслахаар ирж нүдэнд наалтсан тосыг шүршиж арилгахад өөрийг нь аварсан онгоц Дасти болохыг сайн нэгэн мэдэж баярлсан ч өөрт нь туслахын тулд уралдаанд хамгийн сүүлийн байранд орсон болохыг нь мэдээд санаа нь зовдөг. Харин мен Дасти уралдааны сүүлд яваага тоосон ч шинжгүй. Манай нутагт хэн нэгэн осолдох гэж байвал заавал тусалдгийг. Гисэнд бульдогийн сэтгэл хөдөлж амийг нь аварсанд чин сэтгэлээсээ талархлаа. Тэгсэн энэ үед Рипслингер ирж ийм сайхан сэтгэлтэй онгоцнууд уралдаанд үргэлж хамгийн сүүлд ордог гэж яжилсанд Дасти энэнд нь доргуйцсан. Тэрээр уралдааны 2 дахь замд дахиад л сүүл мушгсан Дасти хайр дурлалын уралдаандаа бүтэл муутайхан байсан ноён Эл Чубакабратай ярилцаж суутал гэнт Франц нэртэй машин тэрэн дээр ирлээ. Тэр өөрийгөө Дастигийн шүтэн бишрэгч гэж танилцуулсанд Дасти Фенте гэдгээ мэдээд их баярллаа. Франц бол онгоц болж хувирдаг ховор төрлийн нисдэг машин байлаа. Тиймээс Франц өөртөө адил жижиг онгоцнуудын төлөөлөл болж байгаад баярлаж байгаагаа Дастид хэлэхээр ирсэн нь тэр байж. За тэгээд ярилцаж байхдаа Франц Дастид мордо шүршигч төхөөрөмжгүйгээр нисэх юм бол илүү хурдан хөнгөн болно гэж зөвлөсөнд ноён Эл Чубакабрач энэ санааг нь дэмждэг. Ингээд Дасти ангарт очиж бордоо шүршигчээ салгуулсанд их биеийн шууд л хөнгөрөөд ирсэнд Дастигийн сэтгэл сэргэж урмоорлоо. За сори байж байгаа. Буруу та нарт гяс галзуу хамттай реклам хүргэдэг. Тэгэхээр мөн буруу энэ галзуу хөрхөн анимашныг цэвэр шоколадн шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Арааны шүлс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар мань тэгээд мөброгийнхэн тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. Цэвэр шоколадн шүмэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрем найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Маргааш нь уралдааны 3 дугаар шат эхэлж онгоцууд Германаас энэтхэг хүртэл нисэхэр болдог. Энэ зам дов толгод ихтэйгээс гадна онгоцууд 300 метрээс доогуур нам өндрөөр Барта саадыг тойрч нисэх ёстой байлаа. Энэ маршрут Дастигийн чадварт илүү тохиромжтой байсан учраас Дасти ч тэр дөрөө байраа ахиулж эхэлдэг. Ингээд уралдаанд дуусахад 8 дугаар байранд орж чадна. Энэ гинти амжилтынхын дараа сэтгүүлчид тэрнийг тойрон ярилцлага авч энэ бүх амжилтын нууцаа ярихыг хүссэнд Дасти ч энэ бүх амжилт миний багш Скиприйн лаж гэж даруухнаар хариулдаг. Хэвлэлийнхний анхаарал өөрөөс нь холдож Дасти руу шилжсэнд их авраг Рипслингер дургүй байлаа. Тиймээс Дастиг яриа өгч байгааг алсаас ажиглаж байсан тэр игдүүцэж шинэ өрсөлдөгчд байр сууриа хизээж алдахгүй гэж хатуу шийддэг. Харин Скипер шавийнхаа үгийг сонсоод гүн бодолд автлаа. Тэгээд олон жилийн дараа анх удаа нисхийг оролдож үзэхээр Зорбос руу явна. Спаркич баярлаад энэ оролдлогыг нь харахаар яарч ирсэн ч Скипер нисэж зүрхлэхгүй хөдөлгүүрээ унтраачна.
Маргааш өглөө Дасти найзуудтайгаа холбогдож дараагийн шатанд Гималайн өндөр уулсын дундуур нисэх болсноо хэллээ. Тиймээс өндөр уулсын дээгүүр биш харин дундуур нь сүлжиж нисэж болох эсхийг багшаасаа асуусанд скипер энийг хатуу хоригдж харин ч үүлэн дээгүүр нисэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгээд спикер одооноос эхлээд өндөрт нисэж сурах цаг болсон гэж Дастиг шахнаа. Дастиг багштайгаа ярьж дуусаад гадагшаа гартал ноён Эл Чубакабра Каролинагийн сэтгэлийг татах гэж оролдоод бүтлгүүдж яваа харагдана. Тэгсэн Дасти дээр Айшаны ирлээ. Би чамд баяр хүргэх гэж ирсэн. Анхны уралдаан гэхэд сайн байсан шүү. Баярлалаа. Би чамайг хамгийн шилдэг аэродинамик хурдны онгоц гэж боддог шүү. Ингээд гэртээ ирэх сайхан байна уу? Тийм ээ. Гэхдээ надад тэрбум гаруй шүтэн бишрэгчд байна. Тэд намайг бүгдээрээ төрүүлнэ гэж бодож байгаа. Би чамд Таж Махалыг харуулъя. Тэгээд тэд энтхийн байгалийн гайхамшигтай үдсгэлэнт газруудаар зугаалах зур Айшаны Дастид нэг чухал зөвлөгөө өгдөг. Нэгэнд Дасти нам доогуур нисхийг илүүд үздэг учраас галт тэрэгний замыг дагаж нисвэл илүү аюулгүй байж болох юм гэж Айшаны тэрэнд зөвлөнө. Тэгээд маргааш нь тэд энтхээс Непал хүртэлх богино зайтаж маш хүнд бартад замын уралдаанаа эхлүүлцгээв. Өрсөлдөгчд нь өндрөөр нисж байсан бол Дасти эсэргээрээ доогуур төмөр зам дагаж ниссээр. Гэвч удалгүй тэр төмөр зам нь уулын дундуур татсан түнэлээр нэвт гарсан болохыг олж мэдлээ. Аргагүй байдалд орсон Дасти өндөрт гарч нисэх гэсэн ч чадсангүй. Эргээд огцом доошилж өнөөх түнэлээр нэвт гарахар шийддэг. Ингээд Дасти түнэлийн хананд далавчаа шүргүүлэн барин арай их нисч байтал урдаас нь галт тэрэгний дууд дохиод угарч юугүй ороод ирэх юм тэр. Аз болоход галт тэрэг сандраад торомзоо татсанд Дастич бүх хурдаараа давхиж сүүлийн мөчөд түнэлээс амжиж гарч чадна. Зүрхэн намаараа гарах шахсан Дасти хэсэг нисээд нэг уулын оройд газардаад энэ удаагийн замд ихний байранд орсноо мэдэж гайхлаа. Хэсэг хугацааны дараа бусад онгоцууд барианд орцгооч сэтгүүлчид ийм гайхалтай үзүүлбэр амжилт гаргасан Дастигаас ярилцлага авахар тойрон бүжицгэн. Сэтгүүлчдийн асуултад хариулж байх зураа Дасти Айшаныг хажуугаар нь чимээгүйхэн явж өнгөрөхийг хараад шууд очиж уулзлаа. Ярилцах үедээ Айшаныгийн сэнс Рипслингерийн багийнхны сэнстэй адил болсныг анзаарсан Дасти сая нэг учрыг ойлгож төмөр зам дагаж нисэх нь тэдний бэлдсэн урх байсныг ухаардаг. Сандарсан Айшаны өөрийгөө тайлбарлахыг оролдож төмөр замын түнэлийг хараад чамайг буцах байх гэж бодсон гэж хэлсэн ч уралсан Дасти тайлбарыг нь сонссонгүй. Тэгээд буцах замдаа Рипслингертэй таарч нэгдүгээр байранд орох боломж олгосонд баярлалаа гэж ёчтойгоор хэлчихээд явдаг. Ингээд уралдааны тэргуунд гарч ирсэн Дасти дараагийн шатанд Непалаас Хятад хүрэх уралдаанд ч бас ихний байраа хадгалж чадна. Уралдааны талаар мэдээлэл өгөхдөө хөтлөгч брэнд Estrad J-Stream хэмээн алдаршсан шинэ онгоцны нэр хүнд огцом өсөж дэлхийд даяар байгаа маш олон ажлын техник хэрэгслүүдийн баатар болж байгаа тухай онцолдог. Харин энэ үеэр Дасти найзуудтайгаа уралдааны дараагийн шатны талаар зөвлөлдөнө. Энэ удаад тэд Хятадаас номхон далайг гаталж Мексик хүртэл 12,000 км-ийн маш хол замыг туулах ёстой болж багш скиперн залуудаа номхон далайд маш олон даалгавар гүйцэтгэж байсан тухай сонсч байсан Дасти багшаасаа зөвлөгөө хүсгэд скиперч шуурганы үйлсээс л болгоомжлох хэрэгтэй шүү гэж хатуу санууллаа. Бас Дастигаар ямар их бахархаж байгаагаа хэлсэнд Дастич сэтгэл хангалуун байлаа. Тэднийг ингээд ярьж дуусах халдад найзууд нь Дастид гинтийн бэлэг барьцгааж Мексикт хүлээж байх болсноо хэлдэг. Учир нь тэд Дастигийн нүүр царайгаар брэнд үүсгэж бараа бүтээгдэхүүн борлуулж эхэлснээр асар их мөнгө олсон байж. Маргааш нь өрсөлдөгчд Шанхайн олон улсын нисэх буудлын дээр цуглаллаа. Энэ үеэр жагсаалтыг харж зогссон Рипслингерт Дасти нэгдүгээр байр эзэлсэн амжилтаа гайхуулаад амжина. Шарн гозойсон Рипслингер ч шууд туслах нээд зэд хоёртой энэ асуудлыг шийдэхэд та хоёр хэрэгтэй болно. Ингээд нэг нууцлаг даалгаврыг өгдөг. Ингээд уралдааны 6 дахь шат эхэлж оролцогчид бүхэл бүтэн номхон далайг гаталгаар Мексикийг чиглээд нисцгэн. Дастич сурсан зангаараа нам өндрөөр нисч явдал гэнэт Рипслингерийн туслахууд давталж тэрний GPS антенныг эвдэлчихэд нисээд явчлаа. Тэгсэн Дасти зүг чигээ алдаж хамаагүй ниссээр эцэст нь шатхуун нь дуусч эхэллээ. Гэвч аз болоход тэрнийг цэргийн хоёр сөнөөгч онгоц саадуулдаг. Үл таних онгоцоо. Та хориотой агарын бүсэд нэвтэрлээ. Өөрийгөө танилцуулаарай. Хэн нэгэн над руу давталж миний GPS антенныг унгаачихсан. Намайг Дасти Кропхопер гэдэг. Миний түлш дуусч байна. Би яралтай газар дах хэрэгтэй байна. Нөхцөл байдлыг ойлгосон сөнөөгч онгоцууд тэрнийг цэргийн хөлөг онгоцсон дээр газардуулахаар бусадтайгаа холбоо барьж газар дах бэлтгэлийг хангууллаа. Энгийн онгоцыг хөлөг дээр амжилттай газардуулсны дараа бүх техник хэрэгслүүд Дастиг баяртайгаар хөөгдөж авна.
Тэд Дастид засвар хийж өгөхөөр дагуулж явах зам зуур Дасти тэнгисийн цэргийн алдартнуудын самбартай таарна. Дасти ч тэр хананд Скиприйг байгаа байх гэж бодоод харахаар ойртож очлоо. Тэгээд зургнууд дундаас Скиприйн зургийг олж хартал ердөө ганцхан даалгаварт явсан гэж тэнд тэмдэглэсэн байдаг. Энэнд нь цочирдсан Дасти засвар хийлгэж байхдаа багш Скипер рүү залгаад энэ талаар лавлнаа. Яг энэ үед Дастигийн найз Чаг, Доти, Скипер 3 Мексикийг зорихоор ачааны онгоцонд сууцгааж байлаа. Скипер Дастигийн яриаг өөр тийш нь эргүүлэхийг оролдож булзааруулж ирсэн ч эцэст нь үннээ хэлж амьдралдаа ердөө нэг л удаа даалгаварт оролцож байсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Гэвч цааш нь илүү ихийг сонсож амжаагүй байтал бүс нутагт хүчтэй хар шуурга ойртож байгааг анхааруулсан дохио ирсэнд хөлөг онгоцны багийнхан ч уралдаанаа үргэлжлүүлэхийг хүсвэл тэр дараа хөөрөх хэрэгтэй гэж Дастиг яаруулна. Ингээд Дасти цаг алдалгүй нислэгийн зурус дээр очиж хөлгийн тусгай хөөргөх төхөөрөмжөөр агаард шидэгдээд хөөрлөө. Харин Мексикт барайны шугам дээр аль хэдийн бусд нь очихжээ. Эргээд уралдааны тэргүүн баринд орж ирсэн Рипслингер Дастиг алга болсон талаар сэтгэгдлээ хуваалцаж юу ч болоогүй юм шиг сэтгүүлчдэд яриа өгч байна. Харин бусад тамирчид тэрнийг Дастиг хорлохын тулд бохир арга хэрэгэлсэн гэдгийг нь гадралцгаана. Тиймээс сэтгүүлчдээс холдмогдсон ноён Эл Чубакабра тэрнтэй уулзаад уралдаанд ялахын тулд ийм бохир арга хэрэгэлснийг нь асууж зэмлсэн бол Айшаны ч ирээд ийм үйлдэл хийсэн онгоц хизээч өмнөх шиг гайхалтай авраг болж чадахгүй гэж дургуутслаа илэрхийлдэг. Энэ үед номхон далайд Дасти хаймшигт шуурганы дээгүүр гарч нисэхээр сэтгэл зүгээ бэлдэж явлаа. Гэвч нэг л зориг нь хүрдэггүй. Гэтэл гинт хажууханд нь аянга цахилгаан нэжгэнж эхэллээ. Ингээд аргагүй байдалд орсон Дасти шуурганаас зайлсхийхийн тулд дээш гарахаар зүтгэн. Гэвч хэтэрхий оройджээ. Дасти үүлэн дээр гарч амжихаас өмнө аврах том давалгаанд өртөөд зохигдлоо. Тэгээд хяналтаа алдаж доош унахтаа төв рүү байршлаа хэлж амжина. Ингээд далайн давалгаанд дахин цохигдсон Дасти ирчээрээ доошоо живж эхэллээ. Азуулахад аврах багийнхан ирээд Дастиг аварч Мехико хот руу авч явлаа. Мексикт Дастиг хүлээж байсан Доти тэрний биеийг оншилж бүхэлдээ гэмтэл авснаас гадна үндсэн хөдөлгөөр гэмтсэн учраас цаашид уралдах боломжгүй болсныг мэдэгддэг. Гэвч Дасти өөрийгөө гэмтсэнд биш, багштай хурдсандаа их уралсан байлаа. Тэр самбар дээр ганцхан даалгавар гэж бичсэн байсан. Та яагаад надад тудлаа ярьсан бэ? Ингээд аргагүй байдалд орсон Скипер Дастид тэр үед болсон явдлыг ярьж өгнө. Тухайн үед Скипер багийнхнаа ахлаад тагнуулын даалгавар биелүүлж явахдаа нэг дайсны хөлөг онгоцтой таарч дайсны хөлгийг хамгаалалтгүй явна гэж бодсон Скиперийн багийнхан бүгдээрээ тэр дайсны хөлөг рүү дайрахыг Скиперээс гуйсан байна. Тэгсэн Скипер ихэндээ цааргалж байсан ч нэг их юм бодлогүй багийнхандаа зөвшөөрсөн нь буруутаж. Учир нь тэднийг үүлнээс доош буутал тэнд нь дайсны нэг хөлөг биш бүхэл бүтэн усан флот хүлээж байлаа. Ингээд Скиперийн багийнхан бүгдээрээ ширүүн дайралтад өртөж амиа алдацгаасан бол Скипер ганцаараа хүнд шархтаж амьд үлдсэн байж. Иннээс болоод Скипер дахиж нисэх хүсэлгүй болжээ. Би чамаас нэг зүйл асууя. Хэрвээ чи миний талаар үннийг мэдэж байсан бол надаас сургалт авахар ирэх байсан уу? Үгүй. Намайг уучлаарай Дасти. За ингээд урам нь хугарсан Дасти бууж өгөхийн даваан дээр Доти тэрэнд урам зориг өгснөөр Дасти багжуулав сэргэлээ. Гэвч маш ноцтой гэмтэл авсан тэрэнд уралдах ямар ч боломж байсангүй. Тэгсэн тэрний аз болоход найзууд нь буюу хамтран уралдагчид бүгдээрээ тэрэнд илүү сэлбгүүдээ өгснөөр Дасти дахиад уралдах боломжтой болно. Ингээд Доти Дастиг шүнжин засаж маргааш өглөө гэхэд Дасти уралдааны сүүлчийн даалгаврыг биелүүлэхэд бэлэн боллоо. Үүнтэй зэрэгцээд Чаг зурагтаар Рипслингерийг барайнд хэрхэн ордог болохыг нь нэрэвчлэн судалж Дастид барайны үеийн уралдааны тактикийг нь зааж өгдөг. Маргааш нь уралдааны цаг болоход шин дүр төрхтэй болсон Дасти талбайд гарч ирээд Рипслингертэй нүүр туллаа. Энэ удаад тэд Мексикээс Нью-Йорк хүртэл уралдах ёстой. Цааш нь болсон Дастиг уралдаанаа үргэлжлүүлэх гэж байгааг Рипслингер хараад ууралж энэ удаад тэрнийг бүрмөсөн дарж авахар хатуу шийднэ. Харин Дастигийн багийнхан уралдаан эхлэхийн өмнө Нью-Йорк руу хөдөлж барайн дээр тэрнийг хүлээж авахар болцгооно. Гэвч сэтгэлээр унсан Скипер тэдэнтэй явахыг хүссэнгүй. Болж өнгөрсөн бүхний эцэст тэрээр өөрийгөө энэ бүхнээс хол байлгасан нь дээр гэж бодож байлаа. Удалгүй их хөрөх цаг ортоход Рипслингер туслахуудтай уралдааны явцад Дастиг бүрмөсөн зүйл дуусгахыг хатуу сануулна. Гэвч Скипер тэдний энэ яриаг сонссон байлаа. Тиймээс ямар нэг аргаар Дастид туслахаар сэтгэл шулуудна. За ингээд стадионд сүүлийн уралдаан эхлэхэд Дасти торгуулийн улмаас бусдаасаа нэлээд хожимдож хөөрлөө. Гэсэн хэдий ч хөөрсний дараа урдаа байсан онгоцуудыг нэг нэгээр нь гүйцэж байр ахиж эхэлнэ. Болдогч найзынхаа гайхалтай эргэн ирэлтийг хараад баярлана. За ингээд ширүүн дайрсны эцэст Дасти 4-р баринд орж ирлээ. Рипслингер болоо тэрний туслахууд Дастиг ойртож байгааг хараад тэрнийг бүсэлж байгаад хад мөргүүлэх гэж оролдоцгооно.
Гэвч Skipper нисч ирээд шавьдаа тусалснаар тэдний дайралт бүтлэг үйтлээ. Ингээд Skipper Ripslinger-ыг саатуулаад үлдсэн бол Dusty Ripslinger-ийн тусалхууд болоод Ned Z2-тоо хөөцөлдөж эхэлнэ. За ингээд Dusty хад асаг дундуур хурдан маневр хийж давхсаар эцэст нь Ned Z2-ыг хавцлын дунд гацааж орхиод тэндээс холдлоо. Энэ үеэр хашир туршлагатай Skipper цэргийн тусгай маневр хийсэнд Ripslinger-ийн тэнцвэр алдагдаад замаа алдна. Энийг харсан Dusty багшаараа маш их бахархлаа. Гэвч тэднийг явах гэж байтал Ripslinger гиндүүлж давтлоод Skipper-ыг гимтээчхэд барайны зүг нисдэг. Skipper гимтсэн ч гэсэн шавьдаа Ripslinger-ыг хөөж гүйцэхийг тушаагаад өөрөө ард үлддэг. Ингээд Dusty бүх хурдаараа араас нь хөөсөн ч орчин үеийн хүчрхэг хөдөлгүүртэй Ripslinger тэрэнд гүйцэхдэг шинжгүй. Dusty хурдныхаа дээд хэмжээнд хүрсэн ч тэрнийг гүйцэж чаддаггүй. Тэгээд өрсөлдөгчөө гүйцэх цорын ганц арга нь өндрөө авч угаад доош шумбах гэдгийг ойлгосон Dusty айдсаа даван тулж үүлнээс дэш нисэж чадлаа. Үүлэн дээр гарсан Dusty доош огцом хурдтайгаар шумбаж буухад Chag-ийн олж мэдсэн нууц маневрыг хийж Ripslinger-ыг барайнд орохынх нь өмнөхөн араар нь дайраад гүйцэж төрүүлдэг. Ripslinger-ийн барайнд орох үедээ сэтгүүлчдэд зориулж хажуу тийшээ хазаадаг зуршил нь Dusty-д инхүү ялах боломжийг олгожээ. За ингээд Wins Around the Globe хэмээх агууралдаан сүр жавхлантайгаар өндөрлөж бүх оролцогчид барайны зурвас дээр цуглаж ялагчийг баяр хүргэн өгцсөн бол газар дахтаа нойл мөргөж орхисон Ripslinger-ыг бүгдээрээ шоолон тавхурцгаана. Удалгүй Skipper нисэх зурвасын дунд ирээд энэ бүх аяллаа туршид Dusty-гаас маш олон зүйл сурч авсан гэдгээ хэлж Dusty-д талархлаа илэрхийлнэ. Энийг сонсож сэтгэл нь хөдөлсөн Chag тэнд цугласан бүхнийг нүсэр том үдэшлэгт уриллаа. Хэдэн өдрийн дараа Skipper Dusty 2 өмнө нь Dusty-гийн газардаж байсан цэргийн хөлөг онгоцноос хамт хөөрөх гэж байгаа харагдана. Ингээд цаашид хамтдаа олон бартаа садыг давж чадна гэдэгтээ итгэлтэй болсон тэд байлдааны хөлөг онгоцноос хамтдаа хөөрснөөр энэ галзуу анимашн маань дуусаж байгаа юм. За энд хүрээд энэ галзуу хөрхэн анимашны тайлбар маань дуусч байна. Бие тоосон атаархагч яаж унж байгааг та нар маань ажигласан уу? Харин төлөв даруй тусрах уу Dusty маань айдсаа давж тэмцснээр ямар өндөр амжилтанд хүрснийг та нар маань хараа үзье. Тэгэхээр энэ галзуу анимашнаас бидний авах бас л нэг том сургамжаа гэж мөн бодож байна. Тэгэхээр бие тоож атаархад байлгүй төлөв даруй байж зорьсон зүйлийн төлөө тууштай тэмцэх нь амжилтын бас нэгэн гол нууц юм байна. За тэгээд энэ галзуу хөрхэн анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Цэвэр шоколадын шумг шаржигнэн бутрах жигнэмгийн төгс цогцол Үлгэр Бискрим хамтран ажиллаа. Найзтайгаа хуваалцвал илүү галзуу амтагдах Үлгэр Бискримийг та нар маань тэгээд дураараа амталцгаагаарай. Үлгэр Бискрим. Та нар маань тэгээд саба дараагүй бол саба, атарцсан бол лайкаа дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөрхэн анимашны тайлбараар удахгүй эргээд уулзцгаая.